За юу яцхан манайхаа Павлон тэгээд өнөөдөр утсыг яаж рүүтлэх вэ гэдгийг зааж өгнө. Тэнд King root checker basic энэ хэрэгтэй байгаа. Тэгээд root checker basic-ийг бол амархан Google update 2-оос татчихна. Update tweet-ийг харъя. За ингээл хагад гараад ирнэ. Энэ байгаа. Энэ байна. Тэгээд автоэдээс татчихна энийг. Харин King root-ийг татах гэж бол хэцүү гэж магадгүй би доор description дээр тавиад өгчин. Тэгээд тийшээ ороод татаарай. Тийшээ орж татах бол маш амархан. Миний moments энэ. За энэ description дээр тавих юу байгаа? Одоо энэгээр орж үзье. Гэт ороод орч үзэж харуулъя. Тэгэд ороход нэг юм гож media file. Тэгэд download дараал. Тэгэл шууд автоматар татчих байгаа. Тэгэл install хийгээл. Тэгэд энэ хоёр аппликейшнийг татсны дараа King root руу ороод King root-ээ уншуулчаад шүүлчэнгуудаа бид уншаад доосон гот нь root basic руу ороод бүтсээр рүүтлсэн байна. Тэгээд variable root гэл ингээд рүүтлчих байгаа. Тэгээд энэ бол маш амархан. Би тэгээд рүүтлсэн байхад таны утас чинь тэгэл ер нь акмакийг бол маш амархан. Би энэ дараагийн бичлэгээр лого батчраар тоглоом хакертна. Тэгээд за бичлэг үтсэнд баярлалаа. Баяртай. We don't talk anymore. We don't talk anymore. Oh, we don't talk anymore like we used to do. We don't laugh anymore. What was all of it for? We don't talk anymore like we used to do.